Төрийн бас байгууллагын нийгмийн хариуцлага гэдэг нь байгууллага хамтрагчид, оролцогч талууд, нийт нийгэм эргэн тойрныхоо өмнө хүлээх хариуцлагыг хэлдэг. Энэхүү нийгмийн хариуцлагаа хүлээж байна уу, үгүй юу гэдэг нь удирдах зөвлөлийн төрийн бас байгууллагын засаглалд гүйцэтгэх үүргээр гол нь тодорхойлогддог. Удирдах зөвлөлийн гишүүн байх нь нэр төрийн хэрэг биш. Харин тухайн хүнээс мэдлэг, ур чадвар, цаг хугацаа, үүрэг хариуцлагыг шаардсан ажил байдаг. Энэхүү үүрэг хариуцлага нь төрийн бас байгууллагын засаглалын үндэс суурь болдог. Төрийн бас байгууллагуудын чадварыг үнэлэх судалгааны явцад ажиглагдсан түгээмэл үзэгдлийн нэг нь төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд зөвхөн нэр төдий байх бөгөөд мэдлэг, ур чадвараа, цаг хугацаагаа зарцуулан, үүрэг хариуцлагаа ухамсарлан төрийн бас байгууллагынхаа ажлыг урагшлуулахад оролцохгүй байгаа явдал ажиглагдсан юм. Ихэнх тохиолдолд төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд хангалттай мэдээлэлгүй байх тохиолдол бас нэлээд ажиглагдсан. Тиймээс удирдах зөвлөл төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг нь зөвхөн нэр төрийн хэрэг биш бөгөөд удирдах зөвлөлийн гишүүнээс асар их мэдлэг, ур чадвар, цаг хугацаа шаарддаг, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэхийн төлөө ажиллахыг шаарддаг бодит ажил гэдгийг юуны түрүүнд ойлгох шаардлагатай юм. Удирдах зөвлөл нь ямар бүрэн эрхийг хэрэгжүүлэх, мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай вэ гэхээр нэгдүгээр төрийн бас байгууллагын дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн бас байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах, байгууллагын жилийн төсөв батлах, гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэх захирлын ажлын тайлан хэлэлцэх, төрийн бас байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох, төрийн бас байгууллагын ажлын албаны бүтэц зохион байгуулалт, түүний төсвийг батлах гэх мэт олон асуудлуудыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай. Хэрэг удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, хийж гүйцэтгсэн ажлын тайлан хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай тохиолдолд ажлаас нь чөлөөлөх, эдгээр арга хэмжээг авах чадамжгүй бол удирдах зөвлөл үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Түүнчлэн удирдах зөвлөл нь удирдах зөвлөлийн хурлаар төрийн бас байгууллагынхаа гүйцэтгэх захирлын төрийн бас байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаарх эрх мэдлийн хэм хэмжээг тогтоож өгөөгүйгээс үүдэлтэй эрх мэдлээ ургуулan ашигласан, тодорхойгүй ойлгомжгүй байдлыг далимдуулан, байгууллагын хөрөнгийг шамшигдуулсан, хувийн ашиг сонирхолд ашигласан гэх мэт ноцтой зөрчлүүд гарсан тохиолдолд удирдах зөвлөл тухайн гүйцэтгэх захиралд арга хэмжээ авах боломжгүй болох юм. Түүнээс гадна төрийн бас байгууллага гүйцэтгэх ажлын албаны бүтцийг, зохион байгуулалтыг баталж, түүнд шаардлагатай төсвийг батлах, тэр төсвийг бий болгохын төлөө санхүүгийн үүсвэр хайх олон ажлуудад оролцох шаардлагатай байдаг. Тиймээс төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг бол зөвхөн нэр төдий зүүж явдаг ажил биш бөгөөд удирдах зөвлөлийн гишүүнийг бүрээс мэдлэг, ур чадвар, цаг хугацаа шаардаж байдаг. Тиймээс төрийн бас байгууллагууд удирдах зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг маш нарийн тодорхойлж өгсөн байх шаардлагатай байдаг. Байгууллагын эрхэм зорилгыг удирдах зөвлөлийн гишүүд тодорхойлж, хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих үүрэгтэй. Байгууллагын хөтөлбөр төлөвлөгөөг жил бүрээр гаргаж, ирээдүйн ерөнхий чиглэлийг тодорхойлох, урт хугацааны төлөвлөлт хийхэд оролцох, гүйцэтгэх албаны тодорхойлон гаргасан төлөвлөгөөг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, сайжруулах, үйл ажиллагааг хийх, хэрэгжүүлэх. Төсөв санхүүг захиран зарцуулах, санхүүгийн бодлогыг тодорхойлох, хөрөнгө босгох, хандивын үйл ажиллагаа зохион байгуулахад арга зүйн удирдлагаар хангах, гар бие оролцох шаардлагатай тохиолдолд өөрөө удирдан зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг дэмжих замаар олон нийттэй харилцаа холбоо тогтоож өргөжүүлэх зэрэг үүрэгтэйгээр төрийн бас байгууллагын удирдах зөвлөл ажилдаг. Төрийн бас байгууллагын удирдах зөвлөл нь эдгээр үүргээ биелүүлэхийн тулд удирдах зөвлөлийн гишүүнийг бүрийн үүрэг хариуцлагыг ур чадвар мэдлэгтэн тааруулан тодорхойлж, ажил үүргийн хуваарийг гарган албачуулсан байх тохиолдол бас байж болдог. Төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байх нь цалингүй, сайн дураар, мэдлэг ур чадвараа дайчлан, сайн дурын үндсэн дээр нэгдсэн зорилгодоо хүрэхийн төлөө нийгмийн тусын тулд тэмцэн ажиллахыг шаарддаг, бодит ажил хийхийг шаарддаг, тийм л нэр хүндтэй ажил гэсэн үг юм. Тэгэхээр та өөрөөсөө удирдах зөвлөлийн гишүүд маань энэхүү үүрэг хариуцлага биелүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадвар, цаг хугацааг зориулах хүсэл эрмэлзэл бий юу үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй бөгөөд хэрэг үгүй бол та
танаа удирдах зөвлөлийн гишүүд энэхүү үүрэг хариуцлага биелүүлж чадахгүй тохиолдолд авах ямар арга хэмжээ байж болох вэ гэдгийг эргцүүлэн бодох шаардлагатай. Төрийн бас байгууллага нь засаг сайн засаглалыг бий болгож нийгмийн хариуцлага хэрэгжүүлээгийн улмаас төрийн бас байгууллагууд сөрөг үйл ажиллагаа явуулах боломж бүрддэг. Жишээлбэл байгууллагын хөрөнгийг зориултын бус зүйл зарцуулах, буруугаар ашиглах боломжийг байгууллагыг удирдах буй гүйцэтгэх захиралд бий олгоно. Мөн хөрөнгө шамшигдуулах, татвараас зайлсхийх, бултах, дагвар болон давхар бизнес эрхлэх, бусад зорилгот үйл нийцэх үйл ажиллагааг зэргийг цөөн хэдэн хүн эсвэл хэн нэгэн хүний хувийн ашиг сонирхлын үүднээс явуулах боломжийг бүрдүүлдэг. Ихэнх тохиолдолд сайн засаглал бий болоогүй, байгууллагын дотоод хариуцлагын тогтолцоо тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо байхгүй, нийгмийн хариуцлага хэрэгжүүлээгүй буюу гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй, альва хийж байгаа үйл ажиллагаа нь ил тод нээлттэй биш байгаагаас болоод тухайн байгууллагыг удирдах байгаа нэг хүн буюу цөөн хэдэн түүнийг тойрон хүрээсэн бүлэг хүмүүст альва нэгэн сөрөг үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлдэг аюултай. Эдгээр сөрөг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр гарах таагүй үр дагавар нь төрийн бус байгууллагын нэр хүндэд ноцтой хохирол учирч тухайн төрийн бус байгууллага нь орон нутагта болон хамтрагч дэмжигчдийн дунд нэр хүндгүй болж цаашид хамтарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Түүнчлэн гишүүдийн итгэлцэл үгүй болно. Дэмжигчдийн итгэл үгүй болж тухайн төрийн бус байгууллага гишүүд дэмжигчдээ алдахад хүрнэ. Мөн зарим тохиолдолд ялангуяа хөрөнгө санхүүг шамшигдуулан хэн нэг хохироосон асуудал үүссэн тохиолдолд шүүх хяналтын байгууллагаар асуудлаа шийдвүүлж шоронд орох хүртэл арга хэмжээ авахулах зэрэг таагүй сөрөг үр дагаврууд үүсдэг байна. Эдгээр сөрөг үр дагавар сөрөг үйл ажиллагааны улмаас төрийн бус байгууллагын нэр хүнд унаж цаашид тухайн төрийн бус байгууллага энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад төрийн бус байгууллагууд иргэдээс дэмжлэг авах боломж нь хумигддаг байх нэ. Төрийн бус байгууллага нь ерөнхийдөө төрийн хийж чадахгүй байгаа үйлчлэгийг иргэдэд хүргэх тэрийг ерөнхийдөө төрийн бус байгууллага гүйцэтгэж хийдэг. Төрийн бус байгууллагын нийгмийн үүрэг нь нийгмийн бүлгүүдийн эрх үүргийг хамгаалах, олон талт ашиг сонирхлыг илэрхийлэх, эвлэлд нь нэгдэж тодорхой зохион байгуулалтанд орох замаар эрх үүргээ хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, нийгмийн хөгжлийн амьдралын чанарын баталгаа болох, төрийн заримчийг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэгээр идэвхтэйлэн оролцдог. Жишээлбэл төрийн бус байгууллагын нийгмийн хариуцлага өндөр, сайн засаглалтай, нийгэмд тодорхой нэр хүндтэй байгаа тохиолдолд үүнд хувийн хөвшлээс хөрөнгө оруулах боломж бий болж бүрдэж байдаг. Нэг үгээр хэлбэл төрийн бус байгууллага нь хувь хүн бүлгийн тодорхой үйл ажиллагаанд бусдын анхаарлыг хандуулж ятгах, албадах чадвартай маш том хүчин гэсэн үг. Төрийн бус байгууллага нь сайн засаглалтай, хүчин чадал бүхий удирдах зөвлөлттэй, түүний доор үйл ажиллагаа явуулах чадварлаг гүйцэтгэх албатай байгаа тохиолдолд нийгмийн үүрэг хариуцлага амжилттай хэрэгжүүлэх боломжтой байдаг. Энэ нь тухайн төрийн бус байгууллагын удирдах зүйлийн гишүүдийн үүрэг хариуцлага ухамсарлан хэрэгжүүлэх мэдлэг ур чадвараас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл тухайн төрийн бус байгууллагын удирдах зүйлийн гишүүдийн мэдлэг ур чадвараас хамааралтайгаар хамтрагч оролцогч талууд тухайн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах үгүй юу гэдгээ шийддэг, итгэл хүлээлгэхгүй үгүй юу гэдгийг шийддэг, итгэл хүлээлгэж хөрөнгө оруулалт гэж хамтран ажилласан тохиолдолд тухайн төрийн бус байгууллага үр дүнтэй ажиллаж чадахгүй үгүй юу гэдг нь хэмжигддэг, үр дүнтэй үйл ажиллагаа явуулж чадсанаар нийгэмд нөлөөлж тодорхой өөрчлөлтийг, эерэг өөрчлөлтийг хүсэн хүлээж байсан үр дүнг авчирч чадахгүй үгүй юу гэдгийг харгалзан үзснээр төрийн бус байгууллагад хувийн хөвшлээс буюу хандивлагчдаас хамтран ажиллах, хөрөнгө оруулах, дэмжих хувийн сонирхол бий болдог гэсэн үг юм. Ингэж төрийн бус байгууллага нь хувийн хөвшлийн сектороос хөрөнгө оруулалтад татаж, хувийн хөвшлийн секторын нийгмийн хариуцлага ухамсарласан үйл ажиллагааг өөрсдийн нийгмийн тусын тулд хийж байгаа үйл ажиллагаатай нэгтгэн нийгэмд эерэг өөрчлөлт авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болдог. Ингэхдээ төрийн бус байгууллага нь өөрийн үнэт зүйлийг ямагт баримтлан ажиллах шаардлагатай бөгөөд хэн нэгэн хөрөнгө оруулагч, хамтрагчийн нөлөөнд автан альва нэгэн байдлаар эв нэгдэл, эрх чөлөө, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилсан төр, нийтлэг ашиг сонирхол, хуулиар олгогдсон эрхийг хамгаалах хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэсэн үг. Энэхүү бүлгийн дүгнэлт болгон бие даалтын ажлыг одоо та бүхэн танилцуулъя.
Нэгдүгээрт байгууллагынхаа удирдах зөвлөлийн чадамжийг тодорхойлж, шаардлагатай өөрчлөлт шинжилт хийх арга замуудыг томьёолон тодорхойлно. Хоёрдугаарт удирдах зөвлөлийн эрх үүрэг хариуцлагыг наривчлан тодорхойлж, гишүүн тус бүрээр ажил үүргийн хуваарийг наривчлан гаргах. Гуравдугаарт шийдвэр гаргах зарчим ба хүчин төгөлдөр тухайн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг баттгах арга замуудыг тодорхойл. Эдгээр арга замуудыг хэрэгжүүлж хэвшүүлэх алхмуудыг хий. Ингэхийн тулд удирдах зөвлөлийн хурлыг хий. Зохион байгуулж явуулахтай холбоотой өөрийн дотоод журмыг боловсруулах шаардлагатай. Мөн байгууллагын нийгмийн хариуцлага тодорхойлно. Энэхүү 5 дугаар хичээлийн бие даалтын ажлыг чанартай сайн гүйцэтгэж хугацаанд нь ирүүлснээр та зөвлөх багштай холбогдсон, зөвлөгөө авч өөрийн хийсэн ажлыг чанаржуулан энэхүү бүлгийн ялагч болох боломжтой бөгөөд ялагч болсон нэг хүнийг 100,000 төгрөгийн шагнал хүлээж байгаа гэдгийг битгий мартаарай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг та өөрөө хичээвэл энэ шагналын эзэн болох боломжтой. Танд амжилт хүсье. Ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.